Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Нэг зүйл дээр тайлбар хийх гэсэн юм аа. Энэ одоо өөрийнхөө энэ YouTube сувгийн энэ одоо YouTube студиог энэ оролдож байгаад нэг гишүүнчлэлтэй групп нээсэн баггүй юу? Сонирхоод оролдож байгаад тэгээ гишүүнчлэлтэй групп нээж байгаа 100-аас яг тэр групптэй тусад нь өдөр болгон одоо зохиолууд богино өгүүлбэрүүд уншиж оруулъя. Туужууд уншиж оруулъя. Одоо ингээд нээлттэй оруулж байгаагаас илүү 7 хоногт нээлттэйдээ 2-ыг ч юм уу оруулж штэ. Харин одоо хаалттай тэр групптэй болохоор тэр онцгой сонсогчгээ тэндээ болохоор өдөр болгон богино өгүүлбэрүүд 100 болохоор угаасаа амарна, чөлөө завтай болно. Тэгэхээр өдөр бүр өгүүлбэрүүд оруулъя гэж одоо нэг юм оролдож байгаа нэг юм нээчихсэн. Тэгээд тэгсэн чинь тэнд маань одоо нэг хүн ороод ирчихсэн байна. Тэгтлээ одоо би чинь үнэхээр зав байгаа. Алдарч шалгалт маань эхлээд юм өгүүлэг оруулах зав муутай л хаяа нэг бүр ороогоор суугаад өгүүлэг засчихвал өдөртөө нэг заваараа уншуулж оруулаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр группэд хүмүүс одоо бити ороорой гэхгүй 106 сараас эхлээд тэр группээ ажиллаж эхэлнэ. Тэр одоо санаандгүй нээчихсэн ийм одоо өөрийн гэсэн групптэй хаалттай групптэй болох уу гэхээр нь оролдож байгаа л нээчихсэн юм групп байгаа юм шүү. Энэ удаад та бүхэндээ зохиолч Шагдрын Мегмарын 1982 онд хэвлэгдсэн Ногтрууны нүүдэл хэмээх номноос нэг усныхан баримт дүгүүлгийг хүргэж байна. Харигатан шүүгэх завхан гол эргэн халин уйрэлжээ. Голын ирэг рүү гүн төрж тогтсон элсэн үзүүрийн хоёр талд саахлан буусан айлуудын урд талынхаас зуны наранд хүрэн бур болтлоон түлэгдсэн 11-2 хэрийн насны хоёр хүү гарч ирэв. Тэд ямар нэгэн юмд яарсан шинж илэрхий бөгөөд арай өндөр горцгор борно. Би уургалаад бүхийдл нь татчихвэ. Чи үүртэй хамт базаад ав гэж нөгөөдөө хэлэхэд махлаг борно толгой дохив. Тэр хоёр зожиг ургасан өвгөн бургасны ёроолд тулж ирснээ хүй болорогч гэд зог тусан гэдрэг ухартал голоос нааш 2% ус бариад айсуу яваа болор тэднийг харж наашрээ гэж даллав. Шалбар өмднөөс өөр хувцсгүй хоёр гүргэр хөгчаал уралт сарвчлаа. Миний хоёр дүү ангахаа авах гээгүй биз гэж болорыг хэлэхэд хоёр жаал бие биерүүгээ хяламхийн хэсэг дуугүй зогсноо. Үгүй бид хоёр үзчихэд л эргүүлээ тавьчихна гэж зэрэг шахам амьсгаатан өгүүлв. Болор баян даш цэрэнгийн ганц охин Багдад туйлын ирэх хүүхэд байсан хэрнээ одоо бол түүн шиг даруй төлөв хүн ховор гэхэд болно. Энэ жил дөнгөж 18 нас хүрч байгаа бөгөөд 2 дугаар багтаан төдийгүй сумандаа дээгүр орох хөөрхний нэг гэгдэнэ. Болор миний хоёр дүү түүнд дахин битгий ойрторой. Хүн ойрцсон үнрийг нь мэдвэл их нь голоод холоо нисээд явчихдаг юм. Тэгвэл хөөрхийн ангахаанууд турж өхөн шүү дээ. Гэхэд хоёр жаал гэмшин доош ширцнээ. Бид хоёр дахиад яасан ч ойртохгүй гэж амлав. Сайн байна. Эр улс хэлсэн үгэндээ эзэн болдог байх хэрэгтэй. Гэд болорыг хувинтаан усаа авахад хоёр жаал дамжлалдан тэдний рүү явлаа. Замдаа "Хичээ, та ойрдоо сүү хүрхээ яагаад болчихов?" гэж өндөр борн асуухад болор сүрхий зочин хүргэж байгаа. "Та хоёр л миний явахыг үзэхгүй байгаа хэрэг" гэж хариу тохуурхав. Саахалтын хоёр хотоос дээш 4 км хэртэй нэгэн ширхтээ тохойд сүүний тасаг байна. Сүү машин дэгч шар залуу гэрээс гарч шингэн сүү авахар тойрон сууцгаасан хүмүүсийг тоолох мэт ширцснээ. Нөхөд минь голын урд талынхан үерт богдод сүүгөө өгч чадахгүй боллоо. Ганцхан би л сүрхий амарч байна. Эцсийн дүн юу болдог болдоо гэж зовонгуу хэлэхэд тасгийн эрхлэгч Батаа өвгөн голгатлага ямар ч арга алгаа. Нутгийн сайхныг дагуулж хитэн айл урд талд орхичихсан чинь гайтай хэрэг боллоо. Усанд сэлдэг хүн байдагч болоосой. Ядахтаа хэл авалцах юмсан гэв. Ийхүү ярилцаж байтал "Хүй, тэр хүн ус руу орчихлоо. Үгүй бүр наашаа явж байна" гэж захад суусан дөнгөө хэмээх бааст баригл дуугаар хашгирав. Тэнд байсан бүх хүн зэрэг шахуу босч гүнзгийг нь дагаж байгаа юм шиг нарийнаар ордог нь юу блэ дээ. Ядаж эндрийн төвгөр орохгүй гэж ам амандаа шуугалтна. Зарим нь бүр сүү ганцгалдахтаа мордоод гол руу пэд цогволов. Сүү тушаахаар тасаг дээр цугласан 30 гаруй хүмүүсийн зүрхийг шир хийлгсэн явдлын эзэн бол болд гэдэг хөх залуу байжээ. Тэр явсаар иргэнд ойртон ирэхэд бааст сандран уурганыхаа толгойг сарвайхад "Даанч хожуу санаж те. Түүнээс өөрөө ороод яваад ирэхээр ирхэн шүү" гэж луусан хэлэхэд зэрэгцэн зогссон хоёр залуу нэрхийлтэн хөхрөлдөө.
Усны үерээс гарч ирсэн болдыг Батаа өвгөн чи чинь ингэж явж үхэхээ. Ундахын дайтай санаж байна уу гэж зандрав. Болд тэднийг тойруулан харснаа. Хаанаас та? Би бетоноос салахгүйгээр уйлсан юм. Хэлбэр осолдохгүй гэв. Болд 10 бетоныг 90 дороо ягштал хөлж 25 литр сүү өрчээ. Гагцгүй 90 дорох бетон л түүнийг амнасыг үерээс аварч гарахаар дааж байгаа ажээ. Үххээ мэдэхгүй онгороо амтан гэж лувсан шоолон хэлэхэд хоёр нөхөр нь ёстой хөөргөн золих шүү гэж шивнэлтэн. Уулга галдан сандарцгааж байсан авгай хүүхэд голдуу 10-аад хүн зоригтой залуу гэлцэн аль хэдийн эргээд явцгаажжээ. Тасгийн эрхлэгч Батаа өвгөн 25 литрч гэсэн хаа юм. Далайдад усал нэмэр гэж дотроон олзуурхаж байвч. Ээдээ осолтой арга гэж тайвшрангууд өгрөв. Лувсан баян даш цэрэн рүү ойртож даш цэрэнгуй. Би маргааш бор халдсан азрагыг чинь буурлаас хөөгөөд ирээ. Миний хоёр хулаас ямар гаралтай биш. Та амьтан хүнд хилээд суглуулж бай. Одоохон барьж сургахгүй л бол алдаж болцшгүй. Гэхэд баян даш цэрэн энэ хүү үнэхээр хүнд тусч хөрөнгө мал ихтэй сүрхий эргэж бодсноо. Хүү минь. Тэгвэл хэлж баршгүй тустай. Хавар хоёр угсраад барьж чадаагүй юм. Ойр хавьд очрол барьж магадгүй. Өнөөх соднон горзгор хаачав. Очирт хэлүүлэх юмсан. Гэхэд лувсан дотроо баясаж тэр худалч хэлэх болов гэлээ. Луусан болдод муу байдгийн учир гэвэл хурдан морвнож явсан хүүхэд ахвай цагаасаа эхэлжээ. Дамбын хурдан цэнхрийг унсан болд 3 удаа ардаа явсан луусан сүрхий хуурч гүйцэгдэхтэр үзүүлж морныхоо сүүл дэрлүүлж ирээд гин голон ширвэхэд нөөж явсан цэнхэр чинь нисэх мэт холддог байв. Лусан нэг удаа болдыг ташуураараа гиндүүлэн цохох гээд амжилт олоогүйдээ бүрч хорсдог байжээ. Баян даш цэрэн сүүгэн тушаачгаад гэрээс гарч ирсэн болдыг хармагцсан. Хүүхэ наашир. Очир би юу? Болбол маргаашныг гараад иргэж намайг хэлж байна гээрээ. Гэд хариу хүлээхгүй мордоод явчихав. Болд өөрийгөө тоож хилээгүүд гоморховч маргааш очрын суран бугуулыг гуйж аваад ирээ. Лусангаас дортолтой биш гэж дотроо бодно. Лусан хэлсэн үгэндээ хурж хоёр нөхрийн хамтаар багуудад бор халдсан азрагыг хэсэг адуутай хөөж ирэв. Жин үдийн халуунаар игт шарахад уурагч сайн мордон унсан хавийн залуус цуглаж хорон зогссон адууг бүслэн тойров. Тэд бие биенээсээ өрсөн уургалах юмсан гэж тэс чадан хүлээцгэн. Явуут бугуул эвхэн алхах болдыг лусан харангуут. Болдоо 10-тынхаа бетоныг зайдалчаач гэж хашгирахад болд тайвнаар сайн мороороо сайхан уургалахыг чинь харъя гэхэд ойролцоох хэдэн залуус хэлтгэлөг гисгэв. Холоос сунган хөөгдөж баг зэрэг ядарсандаа адуун дунд хорон зогсож гарах аргагүй бүслэгдснээ мэдсэн хангал азраг хурдэлэн босгон зайсимхи ирж хийштэш хэсэг сүлжснээ хөөгдвөл гүйцэгдэхгүйгэн бодсон юм шиг явган болдын зүг улаан халц дайран гарав. Муу хүнийг адуу хүртэл анддаггүй юм. Гэж лувсан хэлж дуусаагүй байтал болтын шидсэн бугуул эмнэг азрагны толгойд орж огцомхон таталтанд пидхийт л очлоо. Бор азраг босож чадахгүй тийчлэн. Татаас шиг мөртлөө юун бултай зөлөг вэ гэж баян даш цэрэн амандаа бувтансаар ойртон ирж морноос бов. Хэдэн залуус азрагыг даран авч ногтлон чөдөрлөөд сүүлнээс нь татаж чөдөртөн дасгаад тавихад барихыг болд барьлаа. Одоо луяа мордноо гэж нэг залуу хэлв. Лувсан тэр зүг муухай харж мордсон ч яадаг юм. Дагтай айлын тогтдог л хүүхэд гэж ханхалзана. Энэ яриаг сонссон баян даш цэрэн лувсан гунаж дахин алдаж гай болно гэж бодсон юм уу? Хүүхэд жаахан азны цай ууцгаа үдийн халуун өнгөрөг гэж хэлээд гэрлүүгийн төрүүлэн алхав. Баяны 8 хантад багтахгүй хүн сугалсан байжээ. Хамгийн доод толд суусан болдын дор болор орж ирэнгд цомцой суухыг харсан лувсан хэл хүгэн олж чадсан байснаа. Бэ салхинд жаахан сууна. Аливчи дээшээ суу гэж болдын зүг аяг дүүрэн цай барьсаар очиход болд дээшээ суутал түрүүчийн залуу цаад гайхалчин салхинд суух юу хийлээ гэхэд гэрдэх хүмүүс нэрхийн хөхрөлдөө. Лувсан энэ муу даваагийн далбан хөх түрүүнээс хойш надаар оролдох санаатай байх чинь луяагаар оролдвол чам мэтэн сайн үзэхгүй шүү гэж өшрөхөн бодлоо. Чамайг бодвол арай зүгээр байгаагүй баха гэж лувсан доод талдаа суугаа болрын хажуунаас угзарч болтын ханзарсан гутал руу заан. Чамаас хоол гуйж байна гэвэл болд өшрөгүй ичв. Болор чамаас л гуйгаагүйгээс хойш надаас гуйсан ч яадаг юм гэж ширүүхэн хэлээд гараад явчихлаа.
болдыг ичээх гэсэн л усан сайхан хүүхэнтэй гэдгийг олонд үзүүлэх гээд санамсаргүй гологдож хэлэх үггүй болсондоо минчитлийн улайж доош ширтэн сов. Хөлс нь хатаагүй шохом хурдан хээр уяан дээр ирж үүрсгэд олны анхаарал хурдан хээрийн зүг сарнав. Даш зэрэн ямар гайхал нь ижлээсэн салгаад хайчихдаг байна тамин. Хайран морь гэж шүүр салтгаллуусан. Мэдэж ядах юу байх вэ? Борхын дашин их хүү хорлоо өчигдөр үүгээр өнгөрсөн. Тэр л тас цохоод хаяхгүй юу гэж мэдэмхэрв. Бүх хүмүүс баяны хурдан хэрийг хайрлан уяа нойртож явахад мал мэддэггүй золиг ингээд хайдаг байна гэсэн шиг нүд салгалгүй ширтэн. Дотор цухалдсан баян монохой гэдэг. Хэмээн шүд 100 өшрөгснөө нэг дэлгээчийн үед л нэгийнхээ юмыг ингэж эдэлдэг болох юм гэж бодож байсан чинь хаяад хэвцэн хэрэг байжээ гэж гаслан хэлв. Нэгдэл гэдэг чинь ашиг өндөр амьдрал сайхантай эд гэдэг шүү гэж хижээл насны хөхөн дууснаа хэлбэл усан досон авч баян хүнд барцадтай хоосон хүнд хожоотой эдтэй гэж цэцэрхэв. Лусан буцахтаан даш зэрэнгүй хаашаа наадамд явах вэ гэхэд ганц морийг минь болгоод тавьчихсан байхад үүний асууж байгаа царай гэж хэмээн баян уурлан бодсноо. Хуучин сум руугаа л явхаас харин чи би тантай хамт явж ганц 2 шүнж болсон морийг чинь харж байна доо. Чи тэгээд мордоо хязээ барилах вэ? 3-4 хоногоос хэтрүүлэхгүй барихаас та гэж ярилцаад лусан мордов. Лусан голын цахад үсээ угаацуулсан болрын дэргэд очиж хонгор минь чи надаа юунд ингэж үргэлж түнэрхэж байдаг юм бэ гэж хэлээд цагаан шүдээ яралзуулан инээвэл болор аягүйцэн харж та хонгорон гэж намайг андуураа юу? Би болор шүү дээ гэж хүчлэн хэлв. Бид танаа хуучин сум руу наадамд явахаар шийдлээ. Чи тэгэхээр миний жороо хулыг унаж үзээрэй. Өвгөн чинь 100-аас солихгүй 6 хул морьтой ир шүү дээ. Аав одоохондоо арайч хүнээс унаа гуйхтаа хүрээгүй. Чи намайг хонгороо гих цаг удахгүй. Эцгийг чинь өрхөндөө хийсэн цагт цэвэрхэн чамайг цээжний ямаргаа болгоноо гэж лувсан хий бодон баяснаа. Би чамайг унаагүйдэн ун гэж хэллээ гэж үү дээ гэв. Болор ялимгүй юмнаас арай хатууд уу гэж бодоод тоглосон юм аа гэвэл Луя чинь ийм үг олныг дуулсан ирээ. За чамаагаа нэг гээд лувсан түүнд ойртов. Хүй цаан чинь хүүхэд гэж болор чанга хэлчихэд хүн дуулчихсан байх вэ гэхээс туйлын гэхэжчээ. Болор ихчээ гэсээр 2 жаал гүн ирэхэд арга мухарцсан лувсан давхин одов. Асар майхан алаглаж морь мал багшран сумын наадам урд өмнө үзэгдээгүй их хөлтэй болж байв. Хөгшин харыгаан эцээж өөлдөд орхисон болд дам хөгшний хул азаргаар наадам эхэлсэн хойно хурч очив. Баяр зааныг барьцгүй тонгорсон болдыг 3-ын даваанд Сумья зан амлжээ. Сумья давуулж бариад баруун хөлөрөн болдыг байтугай барагтай бүх тогтох аргагүй хавирдаг дархан давдаг бүх. Болдтой өрмөгц шурд хийтэл шүүрэн авч 3 угсран хавиртал болд арайхийн тогтов. Наадамчин олон тэр чигээрээ шүрмэс байх нэ гэж ам амандаа шагширцгаахад манай багт олигтой ноцолддог юм байдаггүйсэн. Энд чинь харин овоо юм уу гэж бодсон баян даш цэрэн нутаг басаан бодож болдоо тогтхыг бод хөлөө суур тайхан шиг гიშг гэж тэсгэлгүй хашгирав. Болоор багангийн найз цэрматагаан зэрэгцэн сууж хүч тэнцэн 2 бүхийг хард салгалгүй ширтэн. Хашир бүхийн угсарсан даацтай мэхэнд яаж чадлагүй болдын 4 хөллөхөд болоор уул галтав. Танай найзч аргагүй сайн бүх сайхан залуу юм а гэж цармаг хэлэхэд болоор хаашаал юм дагаад салдаггүй л усан хажуудаа суугаа ааваад уулбал дуулаг гэж миний найз сайн бүх гэж хачин эв хавгүй хэлв. Болдын засуулж намхан хөхөн дөрвөөхний дур зоргийн хэрэг юм уу? Залуу хүний хүчийг үнэн зөв сорих засаг төрийн улсын наадам. Өрөөсөн гар газар төрхөнд бүүхэл өөрсдийнх нь бүх өвдгөөрөө чирэгдээд байхад унаагүй гэдэг юм байх ч нүлээ гэж омогдовч болд хэдийн хувцалж хаад бөөгнөнд суусан хэсэг хүмүүсийн дэргэд очиж суулаа. Наадам шувтарсны орой болд хул азаргыныхаа амилыг чангалж зогсдол Сумья заан жаахан халамцуу болтой зэрэгцэн ирж алд дэнзэн ташууран гозгонуулан харж яваа хөгшин яахав. Өнөөдөр нэг ёслоо. Хойтон жилээс чиний гараас барих хүүхэд ойр хавдалаа байхгүй гэж бахархсан чимшиг, хорссон чимшиг хэлснэн мөрөн дээр нэг алгадчихад гуйвэн одов. Бүхийн хорхойтой дамб хөгшин хойжил чамд сайн морь өгнө гэж бодсон ажээ. Тэдний баруухан талд морьдон уяанаас нь тайчин холбож зогсоо баян даш цэрэн болор лусан 3-ыг дам хөгшин
хамтдаа хөдөлцгөөх үү гэхэд Даш Цэрэн баян "Тгээ. Би жаахан хоошлоод хоцорно" гих сонсогдов. Томчуулын арай чагнаж зогссон болдод лувсан сайхан залуу. Ийм залуу болорт ис тоогдвол ямар залуу тоогдох ажтэй? Ёстой л нийлэх хоёр. Хүн хэрэг мэддэггүй гэдэг. Бүтггүй юмд санаархаж юунд ч болорт захиа өглөө гэж бодогджээ. Тэр үед болор аавынхаа аяыг дагаж аргагүй гэрхэнд лувсангаас салгаад явчихж болохгүй. Сэтгэлийн бухимдалд ороод байгааг болд яахан мэдэх вүлээ. Тэгтэл тэдний хажуугаар болроо сайн яваад ирээрээ. Найз нь одоо буцлаа гэд Цэрмаа охин өнгөрөв. Баян Даш Цэрэн дан пөгшөнтэй 100 холбон шогшуулах зур. Хөгшин чинь өнөө жил хиймэр алгаа. Айргийн таван алдаж үзээгүй хээр минь арда дөнгөж 2 ирлээ шүү дээ гэвэл "Ийш Даш Цэрэн минь тэгж болохгүй. Хойдон жил гэхэд гараад өгнө. Миний 2 жил сансанд хүрсэнгүй. Хүүгийн аз байгаа баган түрүүн дээр лээ" гэж дан пөгшнийг хэлвэл Баян Даш Цэрэн үүнээс илүү яаж дахиулах гэсэн золиг юм болдоо хэмээн хордон боджээ. Та юунда сэтгэл дундуур тавдэ? Хээрийг минь хүн унаад тас зогсныг дуулсан уу гэж шивэгнэв. Гүргүүлтийн толгод өнгөртөл Баян Даш Цэрэн "Хүүхэд мордоо эртхэн өвсөлж гамтай хүргээрээ. Би алдагдсан гүүгэн олж аваад очие" гэж лувсан болор хоёрт захиад хоцров. Болор лувсангаас зайдуу явах хүслэн боловч лувсан мөчийн төдий холдохгүй бараадан хаяа түүний чөлөөнөр хуйлаа хоцрыг гэж гуйвч болор дуулаагүй юм шиг замаа даган хатруулна. Гүн нуурын сүүний тасаг дөхөж ирэхэд дор бүрийн хоноглох айлан хуваарлах мэд салж явцгаахад болор сүулд явсан болдод ойртон "Чи хаана очих вэ? Хуйлаа хамт явах уу?" гэж зүрхлэн асуувал болдын хизээч тайван явдаг сэтгэл халуун хүйтэн харших мэт болж залуу хонгороо дагуулж яваагаараа "Адгийн муу азар гунсан надад дээрлэхнэ" гэж бодоод "Та хоёроор хонох газраа заалгашгүй. Хээрч болсон хэвтээ давна" гэж уурсан хэлв. Болор "Өө чи ойлгодогч болоосай" гэд доошон харахад нүдний нэлмэс гүйлгэнлээ. Болдын саяын уур хайлах мэт алга болоод "Чи хаа очих юм?" хэмээн аргадангүй асуув. Болор "Түрэн яваач. Эртхэн явж авгайнд очиж морио өвслөхгүй бол өлдөн шүү" гэж лувсан шаардангуй хэлэхэд болор "Чиний авгайндаа очих надад ямар хамаатай байна. Дуртай бол төрүүлээд л явахгүй юу? Би эднэртэй хамт явнаа" гэв. Лувсан морныхаа амыг татаж болдтой зэрэгцэн яваа болорыг хүлээж зогссноо. "Чи минь ямар хүүхэд биш. Наддаа юунд үргэлж түнэж намайгаа зовоож байдаг юм бэ?" гэж царайчлангуй хэлсэнд болор "Таны хонгор би биш ээ. Миний хонгор дэрэгдээ байна. Таны хонгор бадмаач нь гэртээ хүлээж байгаа" гэхэд лувсан учиргүй уурлаж ичснэн сүрхий муу хэлэх гэснэн болж "Хатуу тоглоомтой хонгор шүү" гэд сулхан хэлээд зэрэгцэн шогшуулав. "Миний хонгор дэрэгдээ байна" гэж бол дамандаа давтан "Нэрээ юм болов?" гэхээс хамаг би энэ халуу оргино. Бадмаа гэдэг нь лувсангаас 5-6 насаар игч мэд ганц бие хүүхэн бөгөөд болрын холдсон садангийн хүн ажээ. Лувсан 2 жилийн өмнө нэг шөнө Бадмаагийн цэмээрхэн орч түүнтэй баахан муудалцсан ч зорьсон хэргийн бүтээгээд гарсныг болор мэдчихсэн юмсанжээ. Түүнийг нь хэлж улайлгахыг болор үргэлж бодож явдагч бололцоолдолгүй өдий хүрчээ. Лувсан болрыг жил шахам эргүүлээд амжилт ололгүй. Эцэст нь эцгийг нээлсүүлж авбал бүх зүйл сайнаар иргэнэ гэж нэг шин арга олсноор эцэг ихт нь үнэлэгдэвч болроос нааштай нэг ч үг дуулалгүй өдий болжээ. Лувсан болрыг дагуулж авгайндаа очих гээд чадалгүй аргаа барахтаа хоноглох газрыг нь бараад нь дагжээ. Болд сүрэн хоёрын дундуур унтсан болрыг лувсан нилээд оролдож байгаад өөрийнхөө орон дээр очиж "Дамбын нусгай содны авгайн чөргөрөөс дордох гэж даанчтай" гэж хорсон бодож нойронч хөрөлгүй хорвоогийн нэг шөнийг өнгөрүүлжээ. Сүүл сайлын ажил татарч тасаг буун хүмүүс өвлжилтийн бэлтгэлэн базааж эхлэв. Тэр нэгэн шөнөөс хойш болд болор хоёрын хооронд хайр сэтгэлийн бат холбоо тогтож лувсан янз бүрээр оролдож дийлхэн болоод Даш Цэрэнгийн дагсам тавьж "Та нар буянтай будагтай хүний хүн надаараа юунд тоглов? Хідэн унаагийн чинь хулгаагаар унаж тас цохиж та хоёрыг мүд мэдэлгүй болгох содны горзигроо яасан их тоогов? Хөгшин духнуудын гай арх гэдэг нь энэ хогчин" гэж агсамнан аягас шаазан хагчиж аяйгүй сандраажээ. Баян Даш Цэрэн үгийн томоотой хүнтэл ганц үг дуугарсангүй. Эхнэр Бямбан үг хэл хурц хүн учир
Чамд хүүхнээ өгнө гэж хизээ сүү тавилаа. Хинтэйгэн амьдрал бидэнд хамаалга. Сэтгэл санаагаа нийлүүлж чадаагүй чиний л хох. Ер нь чи хохироод байхдаа яах вэ? Биднийг хохироогоод хичнээн билээ гэж хариу загнан хөөснийг болор болд хоёр бадмаа хичээсэн дуулж баяртай явах болжээ. Илүү гэрээрэн хонь ноторлон улаан цав тогоотоор нутаг хөөж баян дашцрангийнх нов. Намрын дунд сарын 25-ны өдөр хоньны бэлчээр дуулцахаар болцоо тавьсан хайрт хоёрын хүлээсэн өдөр боллоо. Болд хөгшин хар морой эмээлгчээд гэртээ орж ээжээ хүү чинь өнөөдөр ирж чадахгүй байж магадгүй. Та хүүдээ зовлтгүй дээ гэж хэлээд гарахад содноо авгаа миний хүү түргэн яваарай гэж хэлээд хоцров. Тужтаан шаралсан өргөн тал захгүй юм шиг цэлээн. Болд ихтэйгэн хуйлаан амьдардаг. Хогшил хөрөнгө гэвэл хар голдуу хороод хар юма. Сайлын ганц үнэ гүүмөр ердөөлин. Ядуу хүнийг нэгдэлд авахгүй гэвэл яах вүлээ? Хурал заавал өнөөдөр таардган шүү вүлээ? Болор минь нүдээжилтэл урагш хараад ирэхгүй болохоор уурлах болов гэсэн чи дараа уулзаад ушраа олцож болно л доо. Харин нэгдэлт гэж эмх замраагүй юм бодож цагаан түнгэнд ирэхэд нэгдлийн гишүүд бас хідэн хүн цуглаж түрүүчин сүүлчээ хүлээж байв. Хүмүүс уван цуван ирсээр хурал эхэлж нэгдэл гишүүнээр элсхийг хүссэн хүн бүрийн өргөдлийг нэг бүрчлэн хэлэлцэж гар өргөн батлана. Болдын ээлж болоход бүх асуултанд төдрөлгүй хариулж ганцхан юу нийгэмчлэх тухай нилээд сандарч би ядуу амьдралтай хүн 10 ямаагаал нийгэмчлээ. Нэгдэлд юу хийг нь өөрийн бие чадлаар зүтгэнэ гэж хэлвэл сумын төлөөлөгч зүс үл таних залуу тэр зүйтэй хөдөлмөрлөж байж л нэгдлээ хөгжүүлнэ гэхэд нэгдлийн гишүүд болдыг өөрийн нэгдлийн гишүүнээр элсүүлэн баталжээ. Зорьсон хэрэг санснаас амархан бүтгэд баярлсан болдын духны хүс аяанда бурцайн. Нэгдлийн зарим гишүүд болдтой барьсан цөмал нийгэмчлэх гэсэн ч газар авсангүй. Нэгдэл малаа нийгэмчилж дууссаны дараа болдод 100 эм хонь маллуулахаар хувааж өглөө. Болд нэгдэлд элсэж ажил төрөл хөдөлцөөр байтал нэг л мэдгэд хяруу унаж хүйтний амьсгал эхэлжээ. Хотондон 100 хонь хураачхад содны авгаан сэтгэл учиргүй хөөрч баян нэгдлийн буян гэж цаг эмэгт залбирна. Болд дам пөгшнийхөөс сургасан халтар үрээгээрэн болортой уулзахаар гэрээсээ гарлаа. Тэр баян дашцрангийнхийг наашилж буусан байх гэж гордно. Болд эр шиг зориглож баяныг очихоор шийдэжээ. Хэрэг очиж чадахгүй бол болортой уулзах арга байсангүй. Орой нар барууна таших үеэр баяны 8 хантын гадаа дөрөв мотлон гэрээс хүн гарч ирсэнгүйд болд түр зогссноо шуудхан алхтал гэрт хүн ярих дуулджээ. Болзоондоо ирээгүй хайрт хүнээ гинт ороод ирэхэд болор учиргүй цочиж мэндийн хариугүй зүрэн гарав. Эхтэн гэрт үлдсэн болдод ярих юм олдохгүй сүрхий твдэн. Бэмба авгаач үл дуугарна. Тэр нааш цааш иргэн тогоон дээр цайвүүн. Болдо хэсэг чимээгүй сууснаа. Дашцрангуй би юу гэвэл бэмба авгаа. Байлгүй хаачих юм гэж ширүүхэн дуурахад за тэр биш үү. Бид хоёрын явдлыг мэдээд уурлаж байна гэж ойлгосон болд цай болохыг яаран хүлээн. Бэмба авгаан хийж өгсөн аяг цайг яаран уучхад гарахаар завдтал. Чи морь авчирсан уу гэж бэмба авгаа зандрахад болд ихэд гайхаж юу морь бэмба авгаа гэвэл юуны чинь морь гэж. Манай өндөр бормор. Үгүй танаа ямар өндөр бормор хаа явсан юм бэ? Задарсан муу залгичи хүний хайртай морь богшоож алчхаад мэдхгүй дөр үзүүлээд заллах санаа байна уу? Тэг нь баха гайгүй. Дэндүү даварвал дээр чинь хууль биш үү дэхөө гэж бэмба авгаан дуу хадна. Тэдний том дуугаралдах чимээнээр гаднаас болор ирж ирэн болдын зүг хэлэн харж ууран барьж чадахгүй байгаа бололтой нүүр ам нь шазав татав хийн. Зүсээ хувилгасан дайсан чи манад ямар нүрээрээ орж ирв? Чи манай унааны голоос салгачхад юу гэж сайн эцгийн минь голомтод хар хэрэг шиг гуглаад байгаа юм? Чамаар тоглуулах арайч болоогүй гэж тэс чадалгүй уйлгнэн ойртож ирэв. Гайхшран тасарсан болд. Юу гинвэ таминэ? Би учрыг нь олохоо боллоо гэж дахин хэлвч тус болсонгүй. Хөгшин залуу хоёр ам уралтан загнана. Ашгүй баян дашцрэн орж ирэнгүүт та хоёр ч галзуураагүй биз? Хүн орж ирж болохгүй нү? Жаахан барахтай. Гэтэл бэмба авгаа бүр догшрон
Улаан луйвэрчэнд унааныхаа голыг луйвэрдуулж орхиод чимээгүй өнгөрөх хэрэггүй. Тэгж наргих баха гэж агсарна. Баян бүх юмны учир олдсон. Олон үггүй гарч хонь малаа харцгаа. Гэхэд болор ихийгээ дагуулan гарлаа. Тэднийг гадагш гарахад баян даш цэрэн ойрдоо үзэгдэхгүй яагав. Нэгдэл дэлслээ гэлөө гэж их л дотомчлсон байдалтай болд руу ширтэнэ. Тэгсээ 100 хонь авч малалж байгаа гэж болдыг хэлж дуусаагүй байтал бомба авгаа. Атаах муу бор ат чинь нүднээс гарчихсан байх чинь. Үгүй бас ямар гээж гайн идлээд орхидог байна. Гисээр аргал хормойлон орж ирэхэд дашцрын баяны царай дүрсхийн хувирч лувсан гэж таанхай залуу хүнд худалдчихсан байхгүй юу? Хурдан хээрээр минь ороо морь хөөж багтраах шахаад хазаараа мулталж байхад нь өнөөдөр зам дан тааралдлаа. Хурдан гихтээ зэрэг бомба авгаан царай хөхрөв. Тэр чиний магтаад байсан чинь аливдэ өндөр борыг тэр бас алаа байлгүй гэв. Тэгсэн гин. Түүнийг нь хэлэхээр золтойл зодсонгүй. Задарсан залуутай аавын хаалга татах болох нь өтөлснөөс үгсэн биш. Хэтэрхий илэг барьж байх шивдэ гэж баяныг занлахын хэлэхэд кэмгүй хүнийг гүжирдээд даанч яав тамин минь гэж хэлээд бямба авгаа ихэр татан уйлав. Болор хаалга дуугарах чимээнээр барааныхаа араар зүгтэн орлоо. Болдо энэ ч аргагүй. Болзооноос сар гаруй хэтэрж байхад тунилгүй л яах вэ гэж бодоод ойртон очтол тэр гэрийнхээ баруун талаар тойрч урагшаа явлаа. Болдо болортой зэрэгцэн очоод уурчин гарсан уу гэхэд "Хэстэ шившгэ амтантай дахин ойртох хэрэггүй" гэв. "Надтай юу?" Болор болдыг уурлаж байгаа болов уу гэж түүний өмнөөс хальт хараад би чамд ямар буруу байх вүлээ дээ. Болцоондоо ирч чадаагүй. Би л тэр яах вэ? Хамгийн буруутан бол би чамайг хулгайч болгон хардж байлаа. Товлсон цагтаа ирч чадалгүй чамаагаа би гомдоосон шүү дээ. Би түнд ч огт гомдоогүй. Гагцхүү гайтлуулсангаас л болсон юм. Тэгээ сая чамайг гомдтолчин загинлаа шүү дээ. Загинсанд чинь би огт гомдоогүй. Болсон явдлыг аавчин сая агст дуу ойлгуулсан. Харин чи дэлгэрэнгүй ярил да. Болрын нүд сэргэж нэрээ чи юм ботсонгүй гэж үү? Бид гурав танаахыг нэгдэл дэлсэснийг дуулсан. Бид хоёрын бүх явдлыг ээж бадмаа агчээс дуулсан. Ээж дуулсан юм чинь аавад сорон зам метл хурдан хүрээ шүү дээ. Аав ээж хоёр маань чамд тийм ч муугүй юм шиг байлээ. Гэтэл нэг өдөр лувсан их л сандарсан болтой хурч ирлээ. Тэгээд дашсарангуй танаа өндөр бор морийг хүн унаж авсныг би дурангаар холоос хөөгöd гүйцсэнгүй. Болж яг дүрээрээ байна. Унсан морь урагшаа гიშгхэн боллоо. Тэр өндөр борыг чинь багтраач хаяад хөтөлгөөмөр эмээллэж унаад л зүгтчихлаа гэд аавыг дагуулад явсан. Ороо тэр хоёр манай хитэн унааны туг болсон өндөр борыг минь богшоогоод алчихжээ гэсээр уруу царайтай ирцгээсэн. Ирэн хиймэр мориндоо гэж цаг үргэлж ярддаг ээж минь туйлын сэжиглэж хүний өнөргөө новш гэхийг сонсоод би чамайг даанч яав. Эсхийн минь ганц хайртай морийг хулгайгаар унаад алчихсныг нь бодхоос чамд дурлсан хэмжээгүй хараа сэтгэлийн хүчээр эргүүлэн авъя даа л гэж буцалтгүй шийдсэн байлаа. Дашран болж чамайг ирэхэ болоход яг үнэн байж гэж ойлгосон. Лувсан шүүхэд шилжүүл гэж аавд хэлэхэд аав тэр залуу яах вэ? Шоронгийн ажил хийгээд арилна. Хорвоо орилжих төгсөн хөгшин их нь хөөрхийл болно доо гэж ярьж суулаа. Түүнийг сонсоод миний нулимс аяндаа гарсан. Энэ нулимс чамд өвшрөгсөн, ээжээ чин өрөвдсөн нулимс байсан. Бүх юмны эзэн лувсан байсныг би сая л ойлгож санаа амарч байна. Би чамайгаа гомдоосон болохоор намайгаа уучлах хэсгээ өөрөө л мэдтээ. Лувсан тун их оролдсон ч би түүнд олигтой ганц ч үг хэлээгүй гэж хэлээд болрыг босоход болд гарыг нь шүүрэн авч хөтлөлцөөд бэж бас учрыг нь олохгүй твэдлээ. Чи малгайгүй. Чигчин даарч байх шиг байна. Хуйлаа. Одоо танад очие. Гэхээр болор хайртынхаа цээжинд толгоогоо нааж чамд нэг юм хэлэх гэсэн гэлээ. Таамаглаж байсан болд хэлээчтэй. Гэхэд болор явхад чинь гэжээ. Болд болор хоёр хантай гэрт амьдралаа. Ханзан дээр дэрээ нэгтгснээс хойш 7 жил өнгөрчээ. Нутгийнхан бүгд л нэгдлийн гишүүнээр элсэж хувьдаа нэгдлийн малмаллан. Болд нэгдэлдээ нэр хүндтэй гишүүдийн нэг болжээ. Өнөө жил тэднийг 500 хон авч маллахаар баригадынхан даргаад сэм хэлсэнд дарга нийлэх болов уу гэж дурамчхан бодсноо. Залуу хүмүүсийн зориг мохож магадгүй гэж нэгдлийн дарагтаа ярилцаж байж дараа хариу өгье гэв.
Намрын мал суйрлуулалт болж болдод 500 эм хонь өгчээ. Мөн болдо нэгдлийн 5 шилмэл ат хомнон хөтөлж завхан голоос бургас зэгс татаж эхлэв. Бургас зэгсэн ягштал боож мөсөн дээгүр чирч голын наад хадгаргана. Нэгэн өдөр номхон бор атаан арайхийн мөсөн дээгүр оруулж бургас зэгс нилээдийг ачаад эргэж явтал бор ат замаас халтран бор ат болд хоёр хүйтэн өсөнд хөл алдан орлоо. Болд самбаачлан номхон атныхаа бөкснөөс зүгдэн бургасан дээр гарлаа. Мөс таснаас хагарч гүйхэн хөлдсөн газрын ус мөсөн дээгүр халин цастай зууралдан хөлдөнө. Бор атны мөсний ангалд тулсан цээж баглаатай бургас хоёр бор ат болд хоёрын амнасыг даан түр тогтооно. Болд хэрхэх тухайга бодно. Айж твдсэн хүний тархинд амархан юм хаанаас орох вэ? Болд атан дээрээсээ 4 м хол харайвал мөсөн дээр бууж амнаас аврагдах ёстойг ойлгов. Усанд нэвт норсон эсхий гутлаан тайлж чулуудаад өөрөө өсрлээ. Босох гэсэн өрөөсөн хөлн нэг л эвгүй оргиод өргөгдөхгүй мэд болчихжээ. Тэр шагаахан мултарсныг мэдэж хүчлэн татаж оруулаад шүдцэн бослоо. Эзэн ижил хоёроо яаж байна да гэсэн шиг эмээлтэй мөр 4 ат голын захаас ширтэнэ. Болд мөсний захад гарч атны хүзүүнээс уйсан дэсэн 2 атны харах хинхитгээр оруулан уйж урагш хөтөлтөл 3 атны хүчинд хавийн мөс тар нар хийтэл хагаран хонин дэс тас усарч цагтан зүтгэж байсан борот мөсний ангал руу савагдан унлаа. Болд хөлийнхэн өвчнийг мартан нэлмэс асгаруулан голын хөө даган нааш цааш гөвч ачаанаас салж чадаагүй бор отны толгой хэд шомболцоод мөсөн доогуур далдорлоо. Хайран ат минь, нэг нь миний мал биш. Нэгдэлч олны хөрөнгө юмсан гэж болд харамсан гасалсаар гэртээ иржээ. Энэ явдлын дараахан болдын ас явдлыг нэгдлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлв. Нэгдлийн дарга гомб сүрэн болд манай нэгдлийн тэргүүний гончин залуу. Урд өмнө нь ийм явдал гаргаж байсан удаагүй. Нэгдэл нийгмийнхээ төлөө өөрөөр хэлбэл олон зуун малын төлөө зүтгэж яваад энджээ. Иймэд болдыг донгодон шийтгэж атыг төлөөлөх саналтай байна. Гэвч бүх гишүүд та нар өөрсдийн саналаа ярилцсаа гэд суув. Хэдэн гишүүн тэр зүйтэй гэсэн боловч нэгдлийн гишүүнд орж нөхөр болд сум нэгдлийн залуучуудын дотроос ажил хөдөлмөрөөр өсөж яваа залуугийн нэг. Сайн нэрээр бамбай барьж нийгмийн хөрөнгийг сүйтгэх хэрэг хэнд ч байхгүй. Манай нэгдэл тэмээ өсгөх, улсын төлөвлөгөөг таслахгүй тулд зүй бусын хорогдлыг аль болох багасгах зорилтод дэвшүүлсэн шүү дээ. Тэг яг ийм үеэр нэгдлийн нэг шилмэл атыг алсан явдал нь ноцтой хэрэг. Өвөлдөө урин дулаан элсэн нутгийн нөхцөл сарвчтай хашаа барих төдий үр дүнд хүрэхгүй. Гагцхүү зарим нэг нэр алдар горлогчид нэгдлийн малыг дур мэдэн эдэлж байгаагаас шалтгаалж энэ хэрэг үүсжээ. Болдыг шүүхэд шилжүүлэн арга хэмжээ авахулж нийтэд дохио болгуулах саналтай байна. Бор ат бол 3-аас солихгүй ат байсныг би мэднэ. Мал үржих болохоос мөнгө үржихгүй шүү дээ гэж хэлээд суухад нилээд хүмүүс зүйтэй саналдаа гэлцэн шивэр авир хийн. Хид хідэн хүн энэ саналыг дэмжив. Нэгдлийн гишүүн Базар болд нэгдэл дэлсэж хонь маллаж 7 жил болж байгаа. Энэ хугацаанд нэгдлийн муугүй малчин гэгдэж байгааг бид мэднэ. Ямарваа шинэ ажил эхлээд бэрхшээлтэй тулгардаг. Болд алдар нэрийн хойноос хөөцлөндөө биш. Амин даавш нэгдэлтэй хашаа барихаар бургас татаж байгаад болгоомжгүйгээсээ болж аталсан нь үнэнтэй байна. Бид нэгдэл нийгмийнхээ ирээдүйн төлөө цаг ямагт бодож явах болохоос өнөө маргаашаа арга цаан өдөр өнгөрүүлэх нь 35 жил нэгдлийн дотоод дүрмд нийцэхгүй. Би нэгдлийн ууган гишүүний хувьд хэлэхэд доржийн саналыг эсэргүүцэж байна. Нэг атны үнэндээ их нь мэдээжээ. Болдыг шүүхэд шилжүүлж нийтэд дохио болгуулан шийтгүүлье гэж бодъё. Тэгвэл болдын хотонд үлдсэн 500 богийг хэн гэдэг малчин авч маллаж онд оруулах юм те? Нэгээс 1000 аминтай. 2 хүүхэд хөгшингийг нь хэн харах вүлээ? Одоо өвлийн сар гарчихсан байна. Бид нэг гишүүнээ нэгдэл нийгмээ бодож болдыг донгодон шийтгэж тийг нь үнээр нь төлөвлөх саналтай байна. Харин болд завхан голоос мудаа гүцэн татаж хашаагаан богино хугацаанд барьж дуусгавал зохино. Малчид бид эндээс жишээ авч цаашдаа хашаа барих ажилд орох цаг болжээ гэд суув. Болд донгодуул читгүүлсэндээ сэтгэл их л дундуур гэртээ харжээ. Хойд талдаа баг зэрэг нөмөртэй сахлаг өвсөн дундах хонхор газар нэгэн том цагаан гэр, хажууд нь төлийн пүнз бололтой хан дуганцаг байна. Гэрээс 10 метрийн зайд эрвэн сэрвэн хадны дэргэд 5-7 хэрэг насны 2 хүү чулуугаар гэр барин тоглож байна. Гэрийн эргэн тойронд хураг дагуулсан хонд хэсэг хэсгээр бэлчээрлэн яваа харагдана. Хотон дунд нэл хурагтай 10 хонь хөхө борог хэвж зогсно. Гэрээс содны авгаа гарч баруун тийш сарвчлан харж удтал зогссноо. Аав ээж хоёр ч хонин усалж гаргачихад ирж явах шиг бололтой.
наран дор тоосорч харагдана. Миний 2 хүү хургаан гарч хаад гэртээ орж хэрэм үү гэж дуудав. Хүү бэр 2 минь 2 сар хэртээ хувцас тайлж тухтаа амрах завгүй зүтгэсний хүчит нэгдэл нийгмийнхээ малын төлийг бүрэн боожуулж авлаа. Хавартаан гараагүй нар өнөөдөр гарч малын зоон руу тэнэж байна. Сайхан цагийн түрүүж ингээд л гарах байлгүй гэж содны авгаа бодоод аргатай аргалын дээрээс хідэн аргал авч хормойлон гэртээ оров. Болор тэмээнд тэгэнсэн усаан хөтөлж гаднаан ирэхэд болд хонион тогтоож орхичхоод хатриусаар ирж морин тушиж орхиод гэрлүүгэн алхацуураа. Маргааш өглөө маш эрт бригадын зөвлөлийн гишүүдийн хуралтай гинэ. Иймэд намайг өнөөшөндөө багтаж яаралтай эргэж бригадын дарга хэлүүлжээ. Тэнгэр тогтун сайхан байна. Өглөөс хойш 2 удаагийн хуралд очиж чадаагүй. Ороо явхаас болохгүй байхаа. Гэвэл шумбантай усаан буулгаж зогссон болор содны авгаа 2 тэнгэрийн сайханд бидэхэд ганц шөндөө юу алцах вэ? Хуралдаан очоод агентийнхаар дайраад ирээ гэж зэрэг шахам хэлв. Болор содны авгаа 2 хүүхэд дөрвүүлэн хургаан ялган ханан дугацагтаан хашаад гэртээ орж хоолон идээд унтахаар хэвтэв. Сүр сархийг чимэнэр сэрсэн болор хөөнтэй дээлэн дутуу ханцуулаад гадаа гарахад унтахад тогтуун байсан тэнгэрийн хойтол амар муухай харанхуулж салхи үе хүчтэй үлээж байв. Хаврын тэнгэрийн хар гэдгийг ажээ. Өгөл хаваржин зүтгэснээ санаж болдыг эзгүй ганц шөнө 2 сар борив нугалах чөлөөгөө ажиллаж хэлсэн үгэндээ хүрсэн ажлынхаа амжилтыг алдчихвээ гэхээс түүний сэтгэл давчтана. Болор гэртээ буцаж орж бас нэг хөөнтэй дээл аваад гарахтан хамраан сэтэртэл хөрөх хадам ихэн сэрэж зүрхэлсэнгүй. Хаваржин хонь хураг хөхүүлээд зүтгэж байсан хөгшнийг ганц шөнө сайхан амрахтай гэж боджээ. Болор шилбүрэн бариад хоньныхоо өмнө ч зогсов. Салхи ширүүцсээр улаан манан нүч ихгүй болж хонд уруудж эхлэв. Содны авгаа цочин сэрээд лаган барвал бэрийн орхон хойж хоймор зэрэгцэн унтаа 2 ач хүүгийн хөл ил гарчээ. Содны авгаа гадаа гартал ээжээ та 2 хүүгийн хараад гэртээ байж вэ? Үлзий зүүдлээд босоод явчихаж магадгүй шүү гэж бэрийн хэлэх тод сонсогдов. Содны авгаа хүүхдүүдийн хөлийг хучаад эргэж орон дээрээ суун мод толгойдоо тамхи нэрв. Болдыг эзгүй ганц шөнө айхтар шуурга болдог байх те гэж бодов. Муу бэр минь 500 гаруй хоныг яаж тогтоох вүлээ? Хэмээн бодсноо дэмий суухаар галтуулж аяг цай халааж охиндоо өгье гэд бослоо. Содны авгаа аргал зэрэглэн цай халаачгаад бэрээ дуутахаар шагаатал улаан шороо авч хаях шахан эсгэрнэ. Хотонд нь ч хонь алга, хүн чалга. Араас нь явдгийн билүү гэтэл 2 хүүхэд хэцүү санагдана. Хэдий хавар цагийн боловч уруутсан хоньд бөөн хүчээрэн болрыг дайрчих шахан хуурсаар явна. Хоошон эргээд хоноо шилбүрдөвч хонь тогтохын згүй. Жижиг илс хайр газар нүрийг нь хорстол цогж нүд нээхийн эцэсгүй. Салхи шуурга болоход Монголын илс туждаа нүүж яваа юм шиг улаан шороо оволцсон босдг нь энэ нутгийн байгалийн онцлог билээ. Газрын баримжаа алдагдаж хаа яваагаа мэдхэн болов. Бор толгойн бууц таарлтмаар юм гэж болор дотроо гордно. Элсээр дагнан шуурч байснаа элс цас холилдон шуурч хондын үс ноосонд барьцалтна. Арчилгаа тордлогоо сайтаж хаварцгийн төлөлсөн богмол алагтай цогтой байдаг хойно муу зарим нь эцэж хоцорно. Болор түрүүчийнхээ хоныг тогтоохыг гол болгоно. Улаан цулгай газар бут хүртэл нөмөр болдог юм гэж дуулсан болор шилбүрээ босгон хөөнтэй дээлээ нөмөргөл хонь түр зур тогтмоор болсноо дахин уруудна. Түүний хувцс нэвт норсон тул бие жихүүцэн. Хэсэг явтал дэрстэй хонхор тааралдав. Барах цаалбал багал зууртын дэрс мөн байх. Эндээс хитэрвэл харуул хайрхан уул хүртэл хавь тогтохгүй. Эс тогтоож чадвал өөрөө ч явах тэнхлэгүй болсноо ойлгож эцсийнхээ хүчийг шавхан гүйсээр хонио ээрэн буцаалаа. Хонь наваа тогт сөлөвтэй болоход бөөн дэрсний ёроолд нөмөрдөн сууж чимээ чагнав. Болдыг бригадын төвд ирэхэд үе салхи гарч шуурах төлөвтэй болжээ. Бригадын дарах бүх хүмүүсээ цуглуулж нөхөд минь салхины амьсгал нэг л биш. Өнөөшн цас илсээр шуурч магадгүй бололтой. Дулаан хувцас өмсөд зүгвэртэй мордъё. Болдо тоо бүртгэгч намайг дагуулад түргэн буц гэд бүх хүмүүсийг ажилд хуваарлаад өөрөө жаргалан товооны хонин суурьуд руу морложээ. Болд нима 2 элсэн шуургыг сөрөн мордоо давчин зэрэгцэн шогшуулна. Болд энэ хүчтэй шуурганд манайхан лавтай уруутсан. Иймэд хуйлаа салж явбал арай үр дүнтэй болох байх гэж хэлснээс нима харуул хайрхан уулын зүг болд арай хойгоор явжээ. Элс цас холилдон шуурганы хүч арай намтахад болд баян өндрийн хоолыг гаталж яв. Тэрвэр хөгшин гих эхнэр хүүхэд хонь хургаан бодож сэтгэл нь төгшин. Ядахтан унтахад ямар ч харгүй байсан сэтгэл нь амраад таг унтаж орхисон болов.
Эвлэлийн гишүүн болд 500 хоньны төлийг хүлээн аваад ганц шөнийн шуурганд зам цугулчгаж гэж яригдах хэрэг болох шиг боллоо гэж бодохоос толгойн үс нь босч яс ус яарах шиг болно. Заримдаа болор минь ямар боловч хонин алдахгүй шилбүрэн бариад дагсаар ива. Хад бутран хагарам хүчтэй шуурганд ганц эмэгтэй хүн 500 хоныг тогтоож яасан ч дийлэхгүй дээ. Түргхэн явж олж туслацах юмсан гэж морин гуйдан эмэйл дээр нь дарцаглана. Харгантай толгой дээр гарч чимээ чагнахаар буувал дэр хийх чимээнээр үргэсэн морь норсон цулбууран болтын гараас ганцхан хуудтаад харагдах бараа дуулдах чимээгүй алга болов. Газрын барагцааг ахичлахад өөлтийн хар толгой бололтой. Унанаасаа салсан бол чимээ баахан чагнаад огтхон ч юм дуулдсангүй шуурга зуран алхлаа. Холд сууж тамирцсан хонь дэрсэн дотор бөөгнөрөн хэвтэв. Шуурга эхэлснээр бодвол хүч нь арай намджээ. Болрын дээл гаднаасаа дарайн хөлдөж нэмгэн ороолттой хөл тэсхүй даарна. Хонь руутахгүй л бол өөрийн дарах баг хэрэг. Харин болт минь нэмгэн хувцастай явсан юмсан да. Наашаагаан яарч эргээд аюулд орох вэ гэж сэтгэлэн зовон шилбүрэн бороод хоньныхон урдуур холхино. Түнэр харанхуй өмнө зүгөөс шуугдсаар холын юм үзэгдэхтэй болоход шуурга гинт эхэлсэн шигээ гинт зогсов. Болрын өрөөсөн хөлийн 5 хуруу мэдээ алдан хөдөлгөөн болжээ. Уруутсан хонд захаасаа босож ноосондоо шигдсэн ил усан сэгсрэн шилгээн. Болор хөлөндөө эмзэглэн доголсоор хонио гэрийн зүг хандуултал бараа морьтой хүн сүүл толгой дээр гарч ирэх харагдав. Бас их зурдаас нь явган хүн айсв. Тэр гурав уулзав. Болд морноос салж сандран гүйхтэй санамсаргүй ингэр замаа ярьж салхи цогоолснаас баг зэрэг халууцсан болтой царайн цонхижээ. Нэмаа болдын моринд явж болор болд хоёр хонио тууж замд хаягдсан ганц нэг хонион цуглуулсаар гэртэн ирэхэд холоос бараа харсан содноо авгаа сүү болсон шаргал цайныхаа дээжийг 9 нүдтэй цаслаараа өргөж төр төмний минь буян төр хэмээн сүлд өршөө гэж залбирч зогсно. Хонио бөөн уруудуусны хүчинд нэг ч малын гар зүтсэнгүй гинтийн шуургыг давжээ. Бэрх шуурганы дараа 2 жилийн өвлийн сарын шувтраг болж нэгдэлчид баяртаа бэлтгэн хурдан мордон хагсрааж байв. Энэ үед 35 жил нэгдлийн дарга гомсрынгийн сэтгэл зовж өнөө жил нэгдлээс минь улсын авраг төлчин төрөх ёстой баймар. Гэтэл аймаг явсан тодорхойлтын хариу байдаггүй. Баяр болоход 8хан хоног үлдээд байдаг гэж өрөөнд дотроо холхиж явснаа манай ч үгэн нэгэн бичиг өгснийг уншихаар суудалтаа сууж дөхтөйг задлав. Бичгийг уншиж дуусах дөхөх тутам даргын царай барааж хачин эвгүй болсноо шуудхан босож гарав. Хизээч тайман ажил бүхэнд махрангүй. Нэг үг хэлхийн тулд дотор хүнтэйгэн ямагт зөвлөн байж жинтэйхэн дугардаг заншилтай сум нэгдлийн дарган нэлээд сандрангуй бололтой орж ирэхийг ажигласан намын өөрийн нарийн бичгийн дарга содном юу гэж хэлхийг нь хүлээж суув. Гомсорн дарга намын өөрийн дарга өдөө сүрхий ширтэж өөртөө нь ярилцах зөвшөөрөл олгосныг тааварлан дарга энэ бичгийг уншаач гэд нөгөө бичгийн ширэн дээр нь тавив. Уг бичигтээ намын үүр сумын захиргаанд уламжлах нь хончин содны авахтай болд нэгдлийн хонь маллсаар 9 жил болж туршлагатай малчин гийдэх болжээ. Гэвч болдын 3 жил 500 эм хонь моллож төлөөн давуулан боожуулсан гэж тун их яригдж хурал зөвлөгөөнөөр саашаагдах болов. Үнэн бол энэ нэн сайн хэрэгэ. Гэвч болд амны ба нэгдлийн олон төлөг төллөөж төлийг нь ихэр төл болгон тоолуулж нэр алдар олж байгааг огт анхаарахгүй дэвэргэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Энэ үйл бүтэх явдлыг таслан зогсоохгүй бол цааш улам газар авч бусдад халдах хандлагатай байгааг болгоон үзэж малчин болдын суурь дээр яаралтай шалгалт явуулж уг явдлын үннийг тунгаан үзнэ. Бата галаа гэжээ. Намын өөрийн дарга бичгийг уншиж дуусмагцаан бодлоонтой асуудал байх нэ дээ. Уралцад тодорхойлогдсон суурь байж байдаг гэж намуухан дуурснаа болдын нэгдлийн юун охин төлөв байдаг гэлээ гэв. Сум нэгдлийн дарга уг нь байхгүй л юмсан. Энэ мэдээллийн мөрөөр яаралтай арга хэмжээ авахгүй бол горьгүй. Аврагын шагнал хүрээд ирдэг. Ав хүн хил амтай байж таарахгүй хаа гэж сэтгэл зовонгой хэлв. Хоёр дарга хамгийн найдвартай гэсэн 3 хүнд санамж зөвлөгөөгч болдын суурь руу явуулав. Сум нэгдлийн даргын жижиг өрөөнд хэдэн хүн бөөгнөн суужээ. Шалгах группийн ахлагч даваа 4 хоногт багтаан болдын суурь тэднийтэй холбоотой 6 суурийн богийг толгой дараалан тоолж нэгдлийн данстай тулган үзэхэд ямар ч бодлоонгүй болох нь тодорхойлогдлоо. Болд үнэхээр сайн малчин болох нь өнөөгийн мал өвлжөөлтийн байдлаас нотлогдож байна. Болдын суурийн хамгийн муу хонь бусад суурийн дундаж тарахтай хоньтой л тэнцэж байна гэд үгэн төгсгөвөл сум нэгдлийн 2 даргын сэтгэл уужирч
Та бүхэн өгөгдсөн үүрэгт ажлыг зохиох хугацаанд амжилттай биелүүлжээ. Одоо явж амарцгаа гээд тэд босож гарвал тэдэнтэй зөрөн холбооны салбарын эрхлэгч залуу нэгэн цахилгаан барин орж ирснээ. 2 даргын хэнд нь эхэлж гардуулах ёстой юм битэ гэсэн шиг хаягийг дахин уншснаа. Гомбсоргон даргад өглөө. Нэгдэлчдийн баярын өдөр болдынхан бүгд найрамдах Монгол ард улсын аварга төлчин цол 5 хантай гэр мөнгөн шагналаар шагнагдаж 35 жил нэгдлийнхний бахархах үйл болов. Болдо татаархтаа худлаа мэдээлэл бичиж байсан 2 нөхөрч өргөдөн ирээд дахиад ийм явдал гаргахгүй гэдгэн амлан арх гууж нэлээд халамтсан суун. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүн болдо босож суурин хамт олноо төлөөлөн. Бидний өчүүхэн амжилтыг өнөөдөр өргөнөлж улсын аварга төлчин болгосон явдал нэгдэлж олон та нөхдийн олон нэгдлийн ерөнхий хорооны өдөр тутмын гүн дэмжлэг тусалцааны үр дүн юм. Бид олсон баг боловч амжилтаан баттган дахин аваргын болзлоо хангарна гэхэд хуран зөөлсөн олон нижигэнтэл алга ташиж баяр хүргэжээ. Тэр жилийн намрын нэг өдөр болор хонион хариулж завчлөөндөө ноос нийтгэн утас ирнэ. Тэрбээр мөд хүйтэн сэрүүний амьсгал орхино. Оёд шидэх зүйлээ цаг алдалгүй хийж байхгүй бол горгүй нэ. Сургуульд суугаа хүүгийн минь эсгийн гутал цоорчихсан байсан. Маргааш хоньныхоо бэлчээр дууллаа гэж бодсоор харганы хөгцөх рүү орж яваа хондоо тогтоохоор чөдөртэй морлуугаа алхтал гидсэн базах шиг болоод би нь эвгүй оргив. Баруун бөөрн тушаад ор тун айхтар өвдөж босгоч тэнхэлгүй болов. Ингээд эзгүүхээр эмнэлгийн тусламж үзүүлгүй, эмчийн бараач харалгүй өнгөрдөг юм байжээ. Ядахтаа гэртээ гээд шүд зун өндийж хонион харвал төдийл холдсонгүй. Хоньны цаагуур бараа морьтой хүн хойшилж яваа харагдахад дэмээл альчууран авч даллаа. Морьтой хүн ирэх чамаа гарахад болор нүднийхээ булангаар харвал лусан байв. Өөхөх цагт энэ гайхал таарах учиртай байж тээ. Өштөн өлийн даваанд гэдэг энэ болов гэсэн болрын бодлыг чи чинь яач хавэ? Тархиар чинь хатгуулаа юу гэж лусангийн баригл дуу таслав. Лусан над ямар тус хүрэх гэж тээ. Ядаж гэрт минь хэл хүргэх биз. Ээж дуулаад яах вэ? Хий сандарч айхын нэмэр гэж бодсон болор гайгүй. Энэ ууд хатгаад гэдэс гэд баруун хажуургаан хүчлэн заавал лусан борноос бууж гайгүй бишээ. Наадах чинь гэж хэлээд бүсэн тайлхыг харсан болор энэ гайхал надаас хилтгийгээ одоо бүтээх нэ гэж хохорсон бодоод хулаан луйвэрчаа гэж хэлэх гэтэл гидсэн өөд дахин хатгаж яаж чадсангүй. Лусан ойртон ирмэгс дээлэн тайлж газар дэвсээд энд би хувчаад хэвтээрэ. Гэдэс дотроо үдсэн бол доороосоо харагдах муу. Би түрэн явж эмч авчирээ. Болд байхгүй гэлөө гэж хэлээд лусан эргэж морилуу алхахад зузаан ямбууд самснаас өөр хувцсгүй лусан харж болоор хүн сайхан сэтгэл гаргаж байхад миний бодож байгаа хоёр мөн таарва. Би чинь их хүн шүү дээ. Сэрүүнд даарах байхтай гэж өрөвдөх сэтгэл төрөв. Лусанга баглууртын байшин өнгөртөл өмнөөс нь бор мортой хүн айсвэ. Ойртон очвол бригадын хүний багамж балган байхад лусан мэндийн солиоч өгье. Цаан чинь болдын ихнэр сүйд болоод байна. Унаа чинь хэрвээ. Ерөн чи миний мороор төрүүлээд давх. Тэр бөөн харган хонь хоёрын зааг дээр хээр хэвтэж байгаа гэж өвчргүй сандрах лусанга эмч залуу сүрхий ширтээд халиун мороор нь төрүүлэн давхлаа. Лусан хэдэн жилийн өмнө багийн хурал дээр баян дашцрынгийн морь богшоож алсан. Ат зарсан хэрэгэн хүлээж арай л аавын арын халга таталгүй хоцорч 2 жилийн дараа нэгдэлтэлсэн. Нэгдлийн 200 гаруй одуу моллсаар өдий хүрчээ. Лусан нэгдлийн хамт олон л намайг зөв замд оруулсан гэж ярих их дуртай ажээ. Тэр моройн давтсаар болор эмч хоёр дээр ирэхэд эмч залуу нэлээд сандарч олгой шиг л байна да. Сумд хэл хүргэж аймагт яаралтай дуудлагагүй хөсөөр аргалга. Одоо яах вэ гэхэд лусан. Би явъя. Харин та хоёр эртхэн айлын бараа харахыг бод. Миний халуумөр Монголын элсэндээ мотортой техник л гэж бод. Эмч нэрдгэл юм бол цагтаа багтаад ирнэ гэж хэлээд лусан мордлоо. Халуумөр уралдахад гавдаггүй хэрнэн унахад ёстой л эр хүний хүлэг морожээ. Мухар олгой гэж дуулаад содноо авгай баг ухаан алдаж. Хайрт охин минь хаглуулах хэрэг гарчээ. Тэгээд энэ элсний ард машин ундаг том доктор нэрдэг болов да гэж сэтгэл дэнслэн. Өглөөний нар тонноос доош бууж байв. Газар тэнгэрийг дөргөх мэт дуу гарахад гэрт байсан хүмүүс уралдах шихм гадагш гарав. Гагцхүү болор зүүн орон дээр зовиортой хэвтэж содноо авгай мойнысын чүргээр гараараа толгойг нийлж хүйтэнжим бэлтгэн өгцсөн.
Ногоон онгоц салхины чиг мэдэх гэсэн бололтой 2 эрэгхэд балган эмч том улаан дав авч өнөнд ууж хийсгэв. Баглууртын сайр дээр энэ 2 онгоц буулаа. Онгоцны хаалга онгоймогцол болд лувсан 2 цувран араас нь цагаан халааттай намхан залуу гарч ирэхэд эмч балган болрын эцэг дашцэрэн 2 угтаж очив. Их эмч болрыг үзээд аймаг гурвалж хагалахаас өөр аргагүй. Хамт нэг хүн явж болно гэж зөвлөв. Болд аймаг орж аймгийн эвлийн хорооны бүгд хуралд очингоон ичний 10 дугаар ангид шалгалт өгж тэнцээд маш баяртай ирж онгоцноос буутал лувсантай тааралдаж бүх явдлыг сонсож айгүй твдэжээ. Нэгэнтээ дуудлагаар очиж өвчтөн авах газар машин хүрэх боломжгүй юм бол онгоц буухыг аймагт зөвшөөрсөн учраас сумын холбооны салбарын эрхлэгч газарчлан болд лувсан 2 хамт ирэлцжээ. Учрыг үл ойлголцсон уйлж суугаад содны хөгшнийг ихэмж бат. Та сэтгэл зовох хэрэггүй. Охин чинь 7 хоногийн дараа л эвэрүүл өвдөх өвчнгүй болчихоод эргээд ирэн шүү дээ. Хөгшин их хөөхөд хон малдаа сэтгэл зовж зогсоо болдод хандан лувсан. Чи эдэнд зовох хэрэггүй дээ. Болортой хамт яваад ир. Би ээжийг чинь гаднаа буулгаад хоныг нь хариулж бай гэлээ. Онгоцны моторын дуу газар дөргөөх мэд нүргэлэн агаарт хөөрөн холдон холцоор бараа тасрав.